За сайн байцгаана уу. Шинэ сарын асуулт хариултны бичлэгийг хийж байна. Тэр өнгөрсөн 1 сарын хугацаанд миний YouTube channel дээр ирсэн комментуудыг уншаад хариулт өгөх болно. За баярлалаа. 4 сарын 6-ыг хурдан оруулж өгөөрэй гэж гуйж байна гинэ. За хурдан оруулахыг хичээнэ. За баярлалаа. Талархлаа гялалаа гэсэн комментууд их ирсэн байна. За энэ дээр нэг коммент. Кармик харилцаа гэж юу гэлдэг вэ? Заавал салах уу, өөрчлөгдөх боломж гэж байх уу гинэ. Энэ миний бодлоор өөр бичлэг үзээд одоо асуулт төрөөд над руу орж ирсэн юм шиг байна. Тэр би өөрийнхөө хувьд энийг юу гэж тайлбарлах вэ гэхээр энэ зөвхөн миний бодол шүү. За кармик харилцаагаар заавал муу байх албагүй. За муу харилцаа байлаа гэхэд сайнаар бас төгсөж болно гэж би боддог. Тэгэхээр заавал сална, заавал одоо нийлнэ гэсэн нэг тийм заавал гэсэн үг наах хэрэггүй. Өөрчлөгдөх боломж байгаа. Би бол байгаа гэж хэлнэ. За энэ дээр өгсөн байна. Зарим астронууд бүгд амьдралын нийгмийн амьдралд 6-д оруулж явсан байна. Ойлгомжтой хэлж байна гэсэн байна. Даглаа гэсэн за баярлаа. За би 6-анда ерөнхийдөө юуг чухалчилж тодтогч өгдөг гэхээр шин сар болон бүтэн сарын хөдөлгөөний энергиуд дээрээс нь ангараг болон сугар гаригийн энергиудыг тухайн цаг мөчид хэрхэн яваа айл ордон дээр ямар байралтай яваг хэлхийг хичээдэг. Тэгээд мөн дээрээс нь буд гаригийн энергийг энэ болохоор ерөнхийдөө хувь хүн тал дээр илүү нөлөөтэй амьдрал мэдэгдэх нь илүү одоо сайн байдаг. Тийм учраас за бусад одоо транзитууд гаригийн ертөнцийн хөдөлгөөнүүд болохоор ерөнхийдөө улс орн ч юм уу тийм ээ эхлэхийн ер нь нийтээр нь хамарсан илүү том үйл явдалтай холбоотой байдаг. Би болохоор хувь хүн талаас нь одоо энэ 6-ан дээрээ хандаж оруулж өгөхийг хичээдэг. Тэхийн тулд болохоор энэ шин сар бүтэн сарыг илүү тодтогч хэлж өгөх хэрэгтэй юм шиг миний хувьд тийг санагддаг аа. За гялалаа зайны хаантай өчөрч гялах нэ гэсэн байна. За энэ зайны хаан дээр бас хэлэх зүйл байна. Хүн ингээл зайны хаан гэхэр цор ганц хүн ингээл гараад ирэх юм шиг ингээд хүлээгээд идэг тийм ээ. Тэгэхээр хүнд нэгээс дээш байж бас болдог шүү дээ. 2 ч юм уу 3 ч юм уу те. Тэгэхээр заавал зайны тэр ганц цор ганц хүнийг бас хүлээгээд авах шаардлага байдаг юм аа. Тэгэхээр бас зарим хүмүүс болохоор бас энэ тал дээр анхаарч үзэх хэрэгтэй. Ингээл би хизээ зайны хаанд өчрөх вэ гэдэг нэг ганцхан хүлээгээд идэг те. Тэр тухайн хүнд одоо бүр 5 6 ч байх бас боломжтой. Тэгэхээр зайны хаан гэхээр яг тодтогоо төгссөн ганцхан бас байдаггүй маш олон байх боломжтой. За натал чартны улаан зураасыг муу холбоос гэж шууд үзэж болох уу? Хоёр хүнд гаригийн улаан холбоос бие биенээ сармжуулаад үр дүн сайн байх боломжтой юу гинэ. За энийг болохоор ерөнхийдөө астрологи анх удаа сурж байгаа хүмүүс их толгой нэрвэгдэг тийм ээ. Улаан зураас нь муу, цэнхэр зураас нь сайн гэд үздэг. Гэхдээ яг уу анхандаа тэгээ ойлгочиход амарч гисэн дараа нь болохоор толгой эргүүлнэ. Улаан зураас болгон муу байна гэж байхгүй. Улаан зураастай мөртлөө хоёр сайн гариг холбоос үүсгэсэн байлаа гэж бодё тийм ээ. За бархасад болон суур гаригууд тухайн одоо square ч юм уу тэ opposite улаан зураасыг үзүүлсэн байх юм бол хоёр beneficial хоёр ашигтай гариг учраас амьдралд сайн нөлөөтэй байж болно. За харин санчир болон ангараг гэх мэт хүнд гаригууд байх юм бол улаан зураас нь тэр чигтээ маш хүнд муу энергитэй болно гэсэн үг. Гэхдээ юм болон хоёр талтай тийм ээ. Муу энергиэс бас хүн юм сураад хөгжөөд дэвшээд явж болдог. Сайн энергиэс хүн одоо давраад улам амьдралаас их юм шаардаад хүсээд ингээд буруу замаар орж болдог. Тэгэхээр сайн муу гэдэг зүйл байдгүй гэж ерөнхийдөө цаагаараа одоо бэлэгддэг гэж үзэж болно. Тэгэхээр ерөнхийдөө энэ дээр тайлбар базаад хэлэх юм бол юм бүхэн харагдаж байгаа шиг биш ээ. Цаанаас улаан зураас нь одоо муу гэж үздэг боловч сайн энергитэй байх боломжтой. Хоёр хүнд гаригийн улаан холбоос нь харин ерөнхийдөө хүнд болчих гээд идэв. Гэхдээ тухайн хүнд энергиэсээ та ямар зүйлийг амьдралд сурж хэрэгжүүлж ямар ашиг гаргах нь одоо таны чадвараас шалтгааллах нь шүү дээ.
Гэхдээ энэ дээр болохоор ер нь бол хэцүү. Хоёр хүнд гаригийн улаан холбоос нэгнээс харамжуулаад тэгээ сайн үр дагавар одоо сайхан зүйлийг авчирна гэвэл би бол хэцүү гэж хэлнэ. Гэхдээ таны чадвараас шалтгаалаад сайн үр дүн бас гарах боломжтой. За 11 сарын 11-ний хулгайн цаг буюу 0 цаг 20 минутанд мэндэлсэн үнийг 11 сарын 12-нд бүртгэсэн зөв үү? Натал чартаа зурулахад нөлөөлөх үү гэж байна. За 10-наас 11 шилжих шөнө 0 цаг 20 минутанд төрлөө гэж бодъё тийм ээ. Тэгвэл 11 сарын 11-ндээ орно шүү. Тэгвэл 11 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө тийм ээ. За 12 нь гарчиж байгаа шүү дээ. 00 цаг 20 минутанд төрсөн бол тухайн үнийг 11 сарын 12-нд орно тооцох нь шүү дээ тий. Тэр тухайн бүртгэл нь зөв явагдсан бол тухайн бүртгэлээр нь уншина. Хэрэв бүртгэлийн нөгөө бүртгэсэн хугацааг нь буруу тооцсон бол зөв тооцсон хэлбэрээр нь явна шүү. За гэнэт бие юу гэсэн? Энэ болохоор нөгөө нар сарын хэртэлтийн дараах гарсан үр нөлөөгөө бичсэн багш байна. За тэгээ бусад комментуудад нь хариулт өгчихсөн байна. За та бүхэнд асуулт байх юм бол миний YouTube channel дээр бичлэгнүүд дор маань хариулт өгөөрэй. Би ингээд сардаа нэг удаа комментууд дээр базаад бичлэг хийгээ оруулцдаг шүү. Тэгээд дараа сарын асуулт хариултын бичлэгээр иргэн уулзъя. Баяр таа.